соёлыг хамгаалах тухай хуулинд 95 оноос хойш одоо улсын хэмжээний бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх тухай бүлэг заалт орсноос хойш энэ соёлыг хадгалагч байгууллагууд мэдээллийн сан бүрдүүлэх гэдэг нэг чиг үүрэг ажиллаж ирсэн тийм үү. За бүртгэл мэдээллийн сангийн гол зорилго бол соёлын үеийг эвдэрч гэмтсэн, устсан, мартагдсан тохиолдолд тэдгээрийг сэргийлж шаардлагадах бүрэн мэдээллийг агуулсан байвал зохино гэж зорилгоо тодорхойлсон байдаг. Бид нэг тийм ээ. За өнөөдөр музейнд хөтлөгдөж байгаа музейн бүртгэн баримжуулах заавар ч юм уу бусад холбогдох дүрм журмтай холбогдох зааврууд дээр тусгалтснаар музейд бол олон төрлийн бүртгэлүүдийг бүртгэн баримжуулж мэдээллийн сангаа бүрдүүлж байдаг. Тэр олон төрлийн бүртгэлүүдийг байгаа мэдээллийг нэгтгэж арсаж бүртгэлийн програмаар шат шатны бүртгэл мэдээллийн сан мэдээлэл хүлээж авдаг тийм ээ. За тэгэхээр энэ түүх соёлын хөдлөх дурсгал буюу үзмэрийн бүртгэдэг энэ бүртгэлийн маягтыг энэ боловсрол соёл шинжилгээ ухааны сайдын 2010 оны 541-р тушаалаар батлагдсан Монгол улсын түүх соёлын хөдлөх дурсгал зүйлийн бүртгэл гэсэн маягтаар бид хүлээж авч мэдээллийн сангийн гол бүржил хэсгээ болгодог. Энэ цаасан хэлбэрийн маягтаа бид 2007 оноос эхлээд захин хэлбэр шилжүүлээд RCH буюу Registration of Cultural Heritage гэсэн захин бүртгэл програм хангамжаар мэдээлэл авч байгаа тийм. За энэний бүгдийн талаар ярина. За оршил болгож ер нь улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хөдлөх дурсгалын бүртгэлээ хичнээн төрлийн байгууллагууд эрүүлдэм бэ гэдгийг бас товч танилцуулаад зүйтэй ах. Бид нар бас нэг салбарт ажиллаж байгаа хүмүүс өөр бусад энэ мэдээллийн хандлагаас мэдж яах нь зүйтэй. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол манай улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сан улс олон орон нутгийн нийт 38 музей байгууллагаас RCH бүртгэлийн програмаар интернет сүлжээгээр дамжуулан хөдлөх дурсгалын бүртгэлээ эрүүлдэг байна. Энэ дотор юу вэ гэхээр улсын музей бол 10 ширхэг байна. Нийслэл аймаг орон нутгийн музей бол 23 байдаг юм байна. Байгууллагын хариаллын музей 1 байдаг юм байна. Хувь хүний музей 1 байдаг юм байна. Эрдэм шинжилгээний хүрээлэн 2, номын сан гэдэг 1 гэдэг ийм 38 байгууллага RCH бүртгэлийн програмаар хөдлөх дурсгалынхаа бүртгэлийг дамжуулдаг байна. Бусад сум хийд юм уу тийм ээ, гандан тэгшний хийд байд юм уу, төвхөн хийд байд юм уу, зарим нэг газруудыг бид нар соёлын бүртгэлийг бол саяын улсын тоолгоор регистр програмын дагуу бүртгээд авчихсан. Регистр програм RCH 2-ын ялгааг бол түрүү сөхөө жоохон хэлсэн тийм ээ. Регистр програм бол харьцангуй тухайн дурсгалынхаа үндсэн мэдээллийг агуулсан. Яг үндсэндээ бол нэг 12 төрлийн мэдээллийг агуулсан ийм товч програм. Гэтэл RCH програм бол тэрнээсээ арай дэлгэрэнгүй. Та нар үзэхээр мэдж байгаа тийм ээ. Нийт 39 асуулгаас бүрдсэн ийм дэлгэрэнгүй тухайн соёлын үеийг л түрүүний мэдээллийн сан бүрдүүлэх зорилгод нийцүүлсэн асуулгаас бүрдсэн маягтын дагуу бид нар авдаг шүү дээ тийм. За энэ хүснэгтэн дээр бол 15 оны 4 сарын 20-ны байдлаар энэ 38 байгууллагаас улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд ирүүлсэн хөдлөх дурсгалын бүртгэлийн тоон дүү харагдаж байна. Та бүхэн өөрсдийнхийг бол мэдж байгаа тийм ээ. Энэ бол 38 байгууллага байна тийм. За дэсэ буюу тоош ирэхээр нь гаргацсан байна. За эндээс ингээд хараад байна. За би энэ тоон дүнг нийт 20-ны байдлаар ямар вэ гэхээр 48858 дэсийн 96665 тоош ирэхгийн хөдлөх дурсгал бүртгэгдсэн байна. Энийг жишээ нь 2013-аас 12-аас 13 он тоологдсон улсын тоолгын сан өмөргийн нийт дүнтэй харьцуулахад улс аймгийн музейгээс нийт бүртгэгдэх ёстой үзмрийн 43.77% нь RCH програмд оржээ. Ямар ч гэсэн ямар нэгэн хэлбэрээр тийм ээ. Тэгэхээр зэрэг сая миний үзүүлсэн хүснэгтүүдийг та нар өөрсдөө дамжуулсан тоош ирэхгүй бол мэдж байгаа шүү дээ. Заавал энэ хүснэгтийг ашиглах албагүйгээр танаа музейд
нийт 12 оноос 13 он тоологдсон улсын тоолон дүн гэдгээр гарсан дүн. Одоо энэ RCH-тэй бүртгэгдсэн бүртгэлийн тоон дүнийхээ хувийг нэг гаргаад үзээрэй. За тус бүрдээ. Тэгэхээр хэдэн хувь бүртгэгдээ? Нөгөө нэг RCH-ийн бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх зорилгын одоо хэдэн хувьтай явж байна гэсэн нэг хувь гараад ирнэ. Энийг бол та бүгд очоод бол заавал нэг үзээрэй. За би тийм учраас энэ дээр бол музей болгоноор хувь гаргасангүй, ерөнхий массаар ингээд хувь гаргачихсан байгаа шүү. Энэ дээр бол заавал нэг өөрсдийнхөө бүртгэл мэдээллийн санд нэг анализ хийгээд үзээрэй. За ийм нийт бүртгэгдэх ёстой үзэгрээ 43,177 хувьтай байгаад байгаа юм байна. За соёлын хамгаалах тухай хуулинд яасан гэхээр соёлын бүртгэл мэдээллийн санд цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх бөгөөд түүнд дагуулах мэдээлэл үнэн зөв бүрэн гүйц зөрүүгүй байна гэж заасан. Энэ бол цоошин заалт биш тийм ээ. Бидний өмнөх одоо хуулиуд байж лээсэн, баримталж байгаа журмууд дээр шүртлийн заалтууд явж лээсэн шинэ хуулийн дээр маань ч бас одоо уламжлагдаад ингээд гараад ирсэн. Тэгэхээр хамгийн гол нь мэдээлэл үнэн зөв бүрэн гүйц зөрүүгүй байх шаардлагыг бид нар биелүүлж энэ RCH бүртгэлийн програмынхаа бүрдүүлэлтийн байдал дээр хангаж ажиллах нэ гэдгийг ойлгох хэрэгтэй. За түрүүн би хэллээ RCH бүртгэлийн програм бол нийтдээ 39 асуулгаас бүрдсэн музейд хөтлөгдөж байгаа олон төрлийн бүртгэл тийм ээ. Түрүүний одоо эмзэг хичээл дээр шаарлаа 69 төрлийн одоо хадгаламжийг нэгжүүлэх ёстой гэж хэлж тэр олон бүртгэл хадгаламжийн нэгжид байгаа мэдээллүүдийг нэгдсэн мэдээлэл энэ RCH-ийн бүртгэлийн програмаар ороод шат чадны бүртгэл мэдээллийн сандаа очих нэ. Хуулиндаа шат чадны бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн хөдлөх дурсгалын бүртгэл маань мэдээллийн зөрүүгүй байна гэж шаардлагаас байгаад байгаа шүү дээ. Тэрийг бид нар бас ойлгож байгаа тийм. За RCH бүртгэлийн програм захин хэлбэрээр 2007 онд хэрэгжиж эхэлснээс хойш яг ингээд нийт бүртгэгдсэн бүртгэлүүдийн байдалд ингээд дүн шинжилгээ өгцөөр бүртгэл хөтлөлтийн байдал бас харьцангуй дэвшил бид нар бол гарч байна. Анх эхлээд бүртгэл хөтлөхөд бол одоос их төвөгтэй байсан бид нар мэдэн тийм ээ. 95 онд хөтлөжсэн одоо Монгол соёлын яамны батлсан Монгол улсын түүх соёлын бүртгэл гэж нэг бор цаасан маягтан дээр ч одоо бүртгэлийн тодорхойлт бичгэж бид нар чи бас хөгөлдөг бас байж лээсэн шүү дээ. Одоо бол харьцангуй бас музейхэн энэ тодорхойлтын аль хэсэгт юун тухай мэдээлэл оруулах ёстой вэ гэдгийг бид нар бас ойлгож байна. Ойлгодог болсон байна. Тэрийг бичих гэж бас төлөвшөж эхэлсэн бол энэ санд ирүүлсэн бүртгэлүүдийн материал дээрээс харахад бол харагдаж байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар бас бүрэн төгс болчлаа, энэ бүр их сайн болчлаа гэсэн мэдээлэл бас тунцсан хомс байна. За би тэгэхээр энэ өнөөдрийн лекцэнд болохоор уг програмд байгаа энэ бүглэгдэх ёстой, баяжигдаж байх ёстой энэ мэдээллүүдээр мэдээллийн талбарууд дээр онцгойлон авч үзсэн байгаа. Жишээ нь одоо дурсгалын нэрч байд юм уу, өмчлөгч, эзэмшигч гэдэг юм уу, дурсгалын дугаарч гэдэг юм уу тийм ээ. Энэ бол өнөөдрийн байдлаар музейдээ шийдэгдсэн энэ талбарууд дээр бол би бол юм ярихгүй. Зүгээр тэр дурсгалын нэр өгөх асуудал ч байх юм уу, судалгааны ажлын ч юм уу, тийм талын юм дээр өшөө бүр үндэсний музейтэй хамтарсан мэргэжлийн аргуудын сургалт семинараар тусад одоо програм дотор бүглэгдсэн мэдээллийн талаар хэрхэн мэдээлэл, ямар төвчний мэдээллийг судалгааны үр дүн ямар байх гэсэн юмд тусад нь арга зүйн зөвлөмж өгнө. Энэ дээр бол одоо би манай RCH бүртгэлийн програм дээр асуудалтай байгаа талбаруудын талаар онцгойлон авч үзсэн байгаамаа. За тэгээд энэ анхаарах шаардлагатай хэд хэдэн талбарууд байгаа. Тэрийг эхнээс нь яриа явъя. За хаяг гэж талбар гэдэг тийм ээ. Одоо би ингээд талбаруудаа татаад ингээд улаан хүрээгээр татсан байгаа тодтоод. Энэ дээр бол одоо зүгээр тэр аймгийн музейгээ л орсон. Уул нь програмын шаардлагач нь музейтэй нэрийг бичээд тэгээд музей оршин байгаа газар нутгийн засаг захиргааныхаа албан ёсны хаягаа бүрэн бичиж оруулсан шүү дээ. Энэ дээр бол яг тэр зарчмаараа л явах хэрэгтэй. Бид нар яг ийм улсын сан бүрдүүлж байгаа ийм үед ийм шаардлага тавьж байгаа учраас энэ шаардлагын дагуу бид нар бичиж байгаа хэрэгтэй. Нөгөө яагаад бид нар бас энэ засаг захиргааны хаягийг бүрэн оруулах гэдэг тэгэхээр нөгөө улсын нэгэн бүртгэл мэдээллийн сангаас код дугаар автоматар өгдөг шүү дээ. Тийм ээ? Нөгөө засаг захиргааны нэгжийн код орсон тийм ээ? Тэр дугааруудтай энэ хаяг маань бас авталтж байгаа хэрэгтэй.
Тэгэхээр энэ хаягаа бол заавал бүр бичиж оруулна. Ерөөсөө ихэнх музейд тэр аймгийн музейгээд болоо. А бүр засаг захиргааны нэгжээ сайн бичсэн газар бол зөндөө байдаг. Одоо Баян Улгийн аймаг шиг тийм бүр ингээд бичээд хөвсөж сурсан газрууд бол байна шүү дээ. За ашиглалтын талбар гэдэг. Бас ерөөсөө эсвэл үзүүлэлт, эсвэл сан өмөрөлт, тэгээд эсвэл бүр хоосон. Хаана байгаа нь мэддэхгүй. Тэгэхээр энэ ашиглалтын талбар нөгөө нэг үзмрийн чинь хадгалалт хамгаалалт юм уу, шилжилт хөдөлгөөний асуудлын тухай ярих энэ ашиглалтын талбар гэдэг мэдээлэл маш хэрэгтэй. Үзмрээ хайхад тийм ээ бид нар тоолгоор болоод үзмрээ хай гэж бүртгэлээсээ харахад хаана байгаа нь гэдэг гараад ир. Энэ бол регистр дугаарын нэг байршилтай асуулга бас дүүцэж байгаа үед тийм ээ. Тэгэхээр энэ ашиглалтын талбараа бас бүр бичих хэрэгтэй. Үзүүлэлтгээ хаяхгүй болохгүй нь ямар танхимын ямар үзүүлэлт байгаагаа тодорхой бичиж оруулна. Энэ гарч байгаа одоо энэ зөвлөмжүүд уул манай програмын яг тухайн талбар дээр очихоор тэр талбарт юу бичигдэх ёстой вэ гэсэн нэг зааврууд гарч ирдэг тийм. Тэр дээр уулна байгаа. Тэрийг бид нэр ерөөсөө ажилдаа одоо хэрэглэж дадаж хөвшөөгүй байгаа нь эндээс харагдаад байгаа. Тэгэхээр зэрэг энэ өгж байгаа энэ ямар мэдээллийг яаж оруулах тухай энэ шаардлага бол бүрэн хангаж ажиллаж байхад энэ бүртгэл мэдээллийн саналснаар гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ мэдээж энэ музейд бол энэ бүртгэлийн програмыг бол эрдэмтдийн ажилтнууд бүрдүүлж байна. Заримдаа бол бүртгэл мэдээллийн саналснаар өөртөө ч бас бүгэлдэг тийм үү. Тэгэхээр өөр ажилтны бүгэлж байгаа тэр RSH бүртгэлийн програм дээр энэ бүрдүүлэлтийн бүрэн байдал хийх хяналттай байх юм бэ? Бүртгэл мэдээллийн саналснаар бид нэр л хяналттай. Дутуу байвал энэ чинь дутуу байна энийг оруулах гэдэг шаардлага одоо бүр ажилдаа хэвших хэрэгтэй. Тэр одоо бид нар анх тухайн музейд удирдалт юм уу, жилт юм уу, тэтгэв үзмэр гэдэг нэг тоо өгч ирсэн тийм ээ. Одоо тэр хэрэгжихгүй байна. За танаа музейд өнөөдөр одоо юу гэдэг та нар дотоод зохион байгуулалтаар нэг сард 10 үзмэрч байд юм уу, 5 үзмэр бичүүлээхэд тэрийг хүлээж авахдаа энийг нэг гүйлгээд бүрдэл дутуу байна уу, бүрэн байна уу гэх хяналт авахд бол энэ нэгтэй цаг арга асуудал биш. Одоо бидний хувьд бол энэ улсын 38 музейн RSH дотор ингээл хайлт хийгээл бүрдэлт хяналт хийгээл ажиллах болоод байт юм да. Тэгэхээр яг өөрийнхөө тухайсан музей дээр бол энэ тийм айхтар тоо биш шүү дээ. Өдөр тутмын ажиллагаа шүү дээ. Тэгэхээр ийм хяналтуудыг бүртгэл мэдээллийн санчнаар бол хяналтаа тавьж ажиллана. За дараагийн. За хамгийн их бас хийгддэггүй баяжигддэггүй нэг талбар энэ зэрэглэлийн талбар байна. Зэрэглэлийн талбарыг сонгоход ийм 4 янзын сонголтод гарч ирдэг тийм үү? Хосгүүн, дүнд, ердийн зэрэглэлт хамрагдаагүй. За тэгээд доор зэрэглэлт санал болох, хосгүүн зэрэглэлт санал болох гэсэн гарч ирдэг. Тэгээд энэ цаанд ирсэн бүртгэлүүдээс харахад ерөөсөө энэ зэрэглэлийн талбарын мэдээллийг ташаа буруу оруулсан их байна. Одоо соёлыг хамгаалах тухай хуулиар нэг хосгүүнд үнэтийг албан ёсоор зэрэглэлд оруулах заалтууд байгаа шүү дээ. Музей санал болгосныг яамны мэргэжлийн зүйл одоо хэн шийдвэрлээд хосгүүнтийг бол засгийн газар шийддэг. Үнэтийг бол соёлын асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн буюу манай сайд шийдэх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хууль батлагдсанаас хойшох 1995-аас 2013 оны хооронд Монгол улсын хэмжээнд одоо нийтдээ 776 хосгүүд дурсгал албан ёсоор батлагдсан байна. 26 музейд байгаа. Тэгэхээр энэ RSH бүртгэлийн програм дээр тэр 26 музейд 776 бүртгэлчил хосгүүд гэдэг зэрэглээ сонгоод ороод ирэх хэрэгтэй байхгүй юу? Хосгүүд тэрнээс биш дураараа одоо хосгүүд яг энэ бүртгэлүүдээс харахад музей өөрөө энэ манай үзмэр хосгүүд юм а, энэ манай үзмэр үн тийм а гэсэн нөгөө саналын хэмжээний сонголтууд энд оруулж байгаа. Энэ бол буруу. Яагаад буруу юм гэхээр зэрэг нөгөө бид нар энэ улсын хэмжээнд бүртгэлүүд чинь нэгдээд ирчлээ шүү дээ. За улсын хэмжээний хосгүүдийнхээ хайлтыг гаргахаар нөгөө худлаа оруулсан хосгүүд чинь тоон дүнд нөлөөлөд байдаг байхгүй. Үнд чинь ингээ худлаа гараад байдаг байхгүй. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд албан ёсоор үндэд батлагдсан дурсгал байхгүй. Сайдын тушаал шийдвэр гараагүй байна. Тэгэхээр энэ дээр бас бид нар яах чинь тэгэхээр зэрэг нөгөө музейн бас өөртөө энэ чинь манай хосгүүд үүдгсэн саналтай байгаа учраас энэ хосгүүндэд
хосгүй үнд зэрэглэл санал болгох гэсэн талбарын доор үнд зэрэглэл санал болгох гэсэн талбарыг бас нэмэхээр төлөвлөж байгаа. Энэ хоёр талбар дээр саналуудаа бичиж оруулна. Албан ёсны шийдвэрээ энэ зэрэглэл гэдэг талбар дээр бичих нь шүү гэдэг ийм ойлголтоор бүр сайн ойлгоод авчих хэрэгтэй. За хосгууд оруулсан үзэгнүүдийн бас яаж оруулсныг үзлээ. Хосгууд гэж сонгогдсон байна. Зарим нь яг засгийн газрын тогтоолыг тэгээд сонгоогүй орчихсон баг. Энэ засгийн газрын тогтоолын сонголтуудыг одоо бид нар эрэл тайлцыг хэлбэг болгох үүднээс манай соёлын үеийн төвөөс нэгсэн байдлаар бичээд сонголтоор хийдэг болсон тийм. Тэрийгээ сонгочихгүй тэгэл байгаад ах юм. За сонгосон нэг нь сонгоо явахаар доор засгийн газрын тогтоолын номер гэдэг нэг бас нэг цонхоогаад тэрэн дээр дугаараа биччихгүй. Тэр нь ингээл хоос яваад байдаг. Тэгээ ийм одоо албан ёсны тушаал шийдвэртэй юмнуудыг манай бүртгэл мэдээллийн санч өөрөөсөө санаачлагаараа өөрсдийнхөө үзээд байгаа энэ үзмрийн одоо тухайн мэдээллийн баяжуулалттай холбоотой юм бид нар идэвхтэй ажиллахгүй юм болгоныг бид нар хилээд иж одоо өмнөдөө амжихгүй шүү. Хүүе танаа тэр чинь осгүй батлагдсан шүү. Хүүе чи оруулсан гэдэг ач одоо уулын энийг биднээр шаардлагагүйгээр хийх гэж байна. Тэгээд энэ дээр би бүр та нар төгсөн материал дотор хосгүй үнтүүдийн онлайны жагсаалтыг одоо манай вебсайтн дээр тавьсан тухай мэдээлэл байгааз энэ чинь бол айл эртнээс байгаа гэсэн. Тэгээ өөрсдийнхөө хосгүй үнт зэрэглэл батлагдсангүй мэддэггүй үзм байгууллагууд байх юм. Тэгээд бүр байгууллагын албан ёсны танилцуулга дээр манай тим үзмөр хосгүй үнт зэрэглэл батлагдсаа гэдэг хотлоо ташаа мэдээлсэн баг. Энэ бол бас болохгүй тийм ээ. Тэгэхээр энэ манай тэр Monk Heritage вебсайт руу ороод бүр 95 оноос 13 он хүртэлх аль музейн үзмрүүд хосгүй үнтэд орсон ямар дугаартай байгаануудаа бүгдийг нэг бүрчлэн үзээд энэ сургалтын дараа та нар энийг заавал хийх нь шүү. Хийгээд баяжуулалт хийсэн үзмрүүдийг чи эрэх тоолонд бид нар хяналтаа тавьж яваад байна. Бүрдлээ баяжуулж өгдөг яваад. За зэрэглэлийн талбарыг бол одоо идэвхтэй ажиллах тал дээр бол энэ санаачлах дутуу байгааг анхаарах хэрэгтэй байна манай үзэг байна. За энэ дээр би бас та нарт мэдээлэл болох үүднээс нөгөө 26 байгууллага ямар 26 байгууллага тийм ээ хэд хэдэн онд засгийн газрын ямар тогтоол шийдвэрээр хосгүй үнэтэй батлагдсан гэсэн үзүүлэлтийг харуулсан байна. Энэ бүх мэдээлэл манай сайтн дээр байгаа. Та нар хэрэглээд бол чөлөөтэй. Тэгээд өөрийнхөө одоо тэр алдаа буруу ташаа ойлголтуудаа засаад яваарай. Энийг би бүр заавал хэлье гэж бодож ингэж оруулсан байгаа. За дараагийн нэг талбар бол он цагийн талбар бичлэлт. Эндээс бол бас он цагийн сонголтоор оруулдаг талбарууд байгаа тийм ээ. Одоо сүүлийн үед энэ он цагийг бүр ингэж хамгийн доод тавьсан чаг тавьсан байна да. Энэ харагдаж байна. Ингэж нөө бид нар энэ дээр нөгөө нэг түүхэн үйлчлэлээр уулна оруулсан байхгүй юу? Түүхэн үйлчлэл чинь дотроо ингэж 100-100-аараа задраад явж байгаа тийм ээ. Музей уулын түүхэн үйлчлэлээ авах энэ тэр дээр харагдаад 100-100-аараа задарсныг уулын цуг авч ичих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй ингэж үчээд одоо энэ чинь ерөөсөө олон улсад байхгүй нөгөө бүтээсэн он цагийн тухай мэдээлэл чинь гачин болж байгаа. За яг археолог юм уу, палеонтолог юм уу тийм ээ эртний түүхийн үеийг бид нар бол 100-аар нь 200-300 жилээр бичдэг дадлууд байна. Түүхийн цаг хугацаа наашлах тусам 100-100-аар бичдэг үстэй. Энэ чинь 300 жил болцсон. 300 жилээр бичдэг. Нөгөө эрдэмт ч юм уу хүмүүс яхаараа их шүүмжилдэг одоо. Шүүмжлэхээр соёлын үед юу хийх гэсэн шүү дээ. Соёлын үед юус гаргасан нэг хийсэн шүү дээ. Уулын бид нар та нарт ингэж задлж иж гэдгийг оруулж өгсөн байхгүй. Хэрвээ үнэхээр одоо үзмэр судлагдаагүй он цаг ингэж тодорхойлох боломжгүй энэ хүслэлтийг бүглэхгүйгээр орхиж болно шүү дээ. Ийм боломж байгаа те. Заавал хоосон худлаа мэдээлэл бүрдүүлэх албагүй. Тэгэхээр энэ он цагийн бүртгэл дээр та нар нэг эргээд нэг хяналт хийгээрэй. Сая нэг Монголын шилдэг үзмрүүд бүтээлүүд номын нэг гэрэл зургийн цомог гарах гэдэг эвтэбтерстэй та нар их л утцсан да тий. Нэг дөрвөн мэдээлэлтэнд орж байгаа. Үзмрийн нэр, бүтээсэн он цаг, автор, хувийн дугаар. Тэр дөрвөн мэдээлэл нэг нь нөгөөгөө үүсгэсэн мэдээлэлгүй байх байна. Он цаг дээр асуудал гарах юм, бүтээлч дээр асуудал гарах юм. Их л болцсон тийм ээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ өөрсдийнхөө бүртгэсэн бүртгэлүүд дотор
нэр талаасаа зүг байна уу? Автор нь таарч байна уу? Бүтээсэн он цаг маань юу билээ гэдэг дээр энэ жоохон анализ хийгээд үз. Бүр ээжтэйгээ хамтраад ажиллаад үз. Энэ дээр жоохон юм худлаа баримт бид нар улсын санд бас аваад аж болох. Бид нар улсын түүхийг бичиж байгаа хүмүүс шүү дээ, тийм ээ. Бидний бичсэн энэ түүхийг үеийн үед монголчууд хэрэглэх байна. Өнөөдөр бид нар болохоор зэрэг өнөөдрөөрөө сэтгэж хандаад байд. Эний чинь 100 жилийн дараа, 50 жилийн дараа бидний үр хөвгүүд хэрэглэн шүү дээ. Гэтэл ийм худлаа ташаа мэдээлэлтэй сан бас бүрдүүлж болохгүй. Энэ дээр бол бид нар бас бүртгэл мэдээллийн санч гэдэг хүний үүрэг хариуцлага, ажилдаа хариуцлагатай хандах юм хандлагын юмнууд байгаа шүү гэдэг ухамсарлаж ойлгох хэрэгтэй. За, он цагийн тайлбар дээр ингэж бичихгүй байх нэ гэдгийг ойлгож байгаа. За, хэмжээ би энэ товч төв тодорхойлт гэдэг нэг бас судалгааны ажлын үр дүн бичигдэг энэ талбарууд дээр би бас нэг нарийн орсонгүй. Ягаад гэвэл тэр Эршин ажилтны судалгааны үр дүнгууд бас бичигдсэн үед яг өнөөдөр би энийг ярихгүй. Жухам одоо ямар мэдээлэлүүд байх ёстой вэ гэдэг талаас нь хэлээ тийм ээ. Хэмжээ бол одоо бид нар зөв хэмжих, жинлэх асуудал их чухал. Тооллого болгоноор нэг үзмэр дээр хэмжээний зөрүүтэй асуудлууд бол одоо их гарч идэг. Тэгэхээр тооллогоор бид нар энэ хэмжилтүүдэд баталж нөх хэмжилтийн шугам ашиглаад хэмжилтүүдэд хийгээд байгаа шүү. Тэр хэмжилтүүд маань л яс одоо энэ RSS бүртгэл дээр орох хэрэгтэй. Регистр дээр бүртгэсэн нэг хэмжээ, RSS дээр бүртгэсэн нэг хэмжээ хоёр хоорондоо зөрж болохгүй. Одоо энэ дээр та нар нэг тулгалт нэг хийгээд үзээрэй. Энэ бол болохгүй. За, нэмэлт хэмжээс бичдэг хэсгийг бол зарим үед маш ойлгомжгүй байдлаар бичсэн байна. Яг юуных нь тухайн үзүүрээ аль хэсгийг, деталь хэсгийг хэмжээ хэлэх гээд байгаагаа зүгээр л нэг бичсэн. Бүр ойлгомжтой юм таажиж заримдаа олж авахар тийм мэдээлэлүүд байгаа гэж. За, товчтуугийн талбар дээр бол ихэвчлэн ерөөсөө музейд орохоос өмнө тухайн үзмэр ямар байсан бэ гэдэг бичигддэг. Музейд орсны дараа нөгөө үзмэр чинь бас оршин байгаад л байгаа шүү. Тэр үзмэртэй холбоотой ямар өөрчлөлтүүд гарсан. Тэр түүхийн товчтой түүх гэсэн талбар дээр бичигдэх ёстой. Та нар програмынхаа хажуудлын бас нэг талбар бичих тухай зөвлөмжөө уншаар бас байгаа. Хамгийн их жишээ нь музейд бол тоолго болгоноор 2 дугаарын асуудал солигдож байна. Яагаад 2 дугаарын өөрчлөлтүүдийг энэ ямар нэгэн бүртгэлээр тусгахдаггүй байна. Энэ дээр орох ёстой. Түүх болоод тийм ээ, history болоод орох ёстой энэ дээр. За, нэр өөрчлөгдөж болно. Ташаа буруу ташаа нэрснээ бид нэр өөрчилж болно тооллогоор. Тэгэхээр энэ бүхний мэдээллийг оруулахдаа тэдэн оны тооллогын тим комиссийн шийдвэрээр дугаар өөрчилснийг засаж тэгж оруулсан болно гэд. Дандаа шийдвэртэй цуг яваа. Тэгэхгүй зүгээр нэг үгээр хувийн дугаар өөрчлөгдсөн. Хин хизээ хэний шийдвэрээр өөрчилсөн юм бэ? Альва хэмжээнд дандаа баримжуулагдсан байхыг бид нэр шаарддаг тийм ээ. Ялангуяа соёлын үеийн бүртгэл бол дандаа баримтын үндсэн дээр явдаг. Тэгэхээр энэ товчтуур дээр бол музейд орохоос өмнөх түүхээ их бага хэмжээгээр бид нар бичээд байна. Музейд орсны дараах л түүх бол энэ дээр байх. Энэ дээр бол бичиж байгаа юм. Магадгүй нөгөө үзмэрч хулгайд алдагдсан байж болно шүү. Гэтэл соёлын үеийг хамгаалах тухай хуулиар чи мэдээллийн сангаас бүртгэл хасахгүй гэж заагаад байна. Энэ дээр хулгайд алдагдсан, тэдэн оны хулгайд алдагдсан гэсэн мэдээлэл товччээс оруулахад энэ бол ингээд болж байгаа. Тэгэхээр ийм мэдээллүүдийг оруулсан хэсэгт энэ сургалтын дараа бид нар байгаль хяналтаа тавиал яваад шаард. Одоо та нарын тэгээд ажлын үр дүнгийн үзүүлэлттэй бас бид нар холбогдож гарч ирэх юм юмнууд байна. За, тодорхойлт тайлбар гэхээр зэрэг бас судалгааны ажлын үйл явц тийм ээ. Ажилтнаас бол мэдлэг, мэрэгжил шаарддаг ийм талбар. Өнөөдрийн байдлаар бид нар болохоор зэрэг үзмэрийн зөвхөн гадна талаас нь харагдах байдлаас нь дүрслээд, өнгө, хэмжээ одоо тэгэл хийсэн арга ажиллагаа эднэрийг бол бичдэг тийм ээ. Энэ дээр бол бичгтээ, эмэг зэгцтэй, дис дараалттай бичих зарчмаар л барих хэрэгтэй. Нэг толгой эсгийн бичижснээ хөл рүү ороод тэгснээ дахиад хүзүүрөө ороод ингээд орон гарын юм шиг яваад иж болохгүй. Зарим нэг бичлүүдээр бол тийм дараалал байдаг. Бүр тун хэцүү хэд дахин уншиж хүн сая ойлголт ерөнхий төсөөл авч. Тэрний битсэн бидний дараалал уншиж байхад шууд нүдэн төсөөлөгдөл харагдах үз. Ийм байдлаар бид нэр тодорхойлтоо одоо бичих. Ийм зарчмын юмнууд юм. Тэгээд цаашдаа
наривчилсан судалгааны үр дүнгууд явагдана. Яг өнөөдрийн байдлаар бүр наривчилсан сайхан судалгааны үр дүнгууд бол энэ дэр бичигдсэн байдал бол тун ховор байдаг. За зарим нэг мэдээлэл ингээд бүртгэлүүдийг хараад байхад зарим талбарын мэдээллүүд бол давхцсан явдлууд бол нэлээд байдаг тийм. Музейээс ч бас бид нар санал хийдэг. Танаа ч яг нь бүртгэл мэдээллийн сангийн RC-ийн бүртгэлийн програмыг одоо төлж явахад зарим нэг асуулга агуулганд давхцаад мэдээлэл ингээд нэг бичгээс өөр харахгүй юм шиг ийм ойлголттой ах юм. Энийгээ засаач яаж ажиллах вэ гэсэн юм. Тэгэхээр энэ дотор хамгийн их давхц чинь юу вэ гэхээр нөгөө анх цуглуулж нээж илрүүлсэн тийм ээ товчтой гэсэн талбарын мэдээлүүд ерөөсөө давхцж байна. Уул нь ингээд нарийн уншихаар нөгөө энэ нүдэнд ямар мэдээлэл оруулах ёстой гэсэн бид нар нөгөө шаардлага нарийн уншихаар арай өөр юм байгаа даа. Гэтэл нөгөө музейд одоо анх үзмэрийг хүлээж авч байгаа тэр анхдагч мэдээлэл цуглуулж байгаа мэдээлэл ерөөсөө урд өмнөх бүртгэлүүдээр нэг хомс тусгацсан байдаг юм уу? Эсвэл бид нар урд өмнөх тэр 60, 70, 80-аад оны үед хийжсэн бүртгэлүүдэд ашиглаж чадахгүй байна уу? Тийм нэг 2-3 шалтгаан байх шиг байна. Энэ мэдээллүүд бол тун хомс ороод байна. Тэгээд зарим нэг гоцгой ч юм уу зарим нэг тухайсан үзмэр дээр музей дээр хөөгөө явахаар товч түүхэн гарч ирэл байгаа. Тэгэхээр энэ дээр бас жоохон нэг итгэвтэй, санаачлахтай тийм нэг бүтээлийн музей дотроо тийм нэг эрэл тайлт хийсэн юм л их сул харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд өнөөдрийн байгаа төвшнгөөр нэг 12-13 оны тооллын бүртгэлийн мэдээгээр нэг зүгээр нэг тоо гүйцээж нүд бүглэхэд төлөө юм шиг л ингэж хандаж ерөөсөө боломгүй. Энэ дээр тэгэхээр зэрэг нэлээд тэр судалгааны юмнууд байна. Одоо тэгэхээр нэг бүртгэл мэдээллийн сан дээр он таа. За судлагдсан байдал, шилжилт хөдөлгөөн, хавцаарч материалын тэмдэглэл талбарууд ерөөсөө бас мэдээлэл бичигдэхгүй байна. Яагаад бичигдэхгүй байгаа энэс бол ямар учиртай. Жишээ нь судлагдсан бай сүүлийн үед одоо хэвлэл мэдээллийг хэрэгсэлж байд юм уу? Хууль шинжилсэн найруулган дээр ч одоо хуулийн шинжилсэн найруулган дээр соёлын бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй палеонтологи археологийн олдор дурсгалаар энэ иргэн аж ахуйн нэгж байгууллагад нэр чи үзэсгэлэн гаргах музей байгууллага хоригдсан биш. Тэгэхээр зэрэг энэ дурсгалууд заавал бүртгэл мэдээллийн санд бүртгэгдэх нь хоёрдугаар шилжилт хөдөлгөөний хэсэг нь харагдаад байгаа юм. Энэ шилжилт хөдөлгөөний тухай мэдээлэл ерөөсөө байхгүй. Энэ шилжилт хөдөлгөөн зөвхөн өнөөдрийн мэдээлэлээр бас хязгаарлагдахгүй. Урд өмнө бас явж исэн түүхүүдийг бид нэр бас нөхөж оруулах хэрэгтэй. Энэ бол одоо үзмрийн тухай одоо намтрал үүсээд байна гэсэн үг шүү дээ. Онд ингээд нэг үзмрийн тухай өнөөдөр бидний хийсний дараагийн хүмүүс нь залгамжлаад шинэ мэдээлэл баяжуулаад яваад байна. Тухайн үзмрийн намтрал түүх нь ингээд архиологдоод байна гэсэн үг. Тэгээд одоо түр алтан сүх хэлсэн дээ. Нэг үзмрийг бүртгэл болоод тэгэл хальцдаг юм шиг одоо бид нар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Ерөөсөө 2007 оноос 15 оны хооронд явагдсан үзмрүүдийн энэ дэр бол баяжилт хийсэн үзмэр гэдэг асуудал байхгүй шүү. Тэгэхээр ийм хандлагаар өнөөдөр ер нь хандаж болохгүй. Заавал энэ баяжилтыг нэмэлт мэдээлэл оруулж явах энэ сангийн одоо материалыг идэвхтэй хөдөлгөөнтэй байлгахад л одоо бүртгэл мэдээллийн санчнаар гол зохион байгуулж ажиллана шүү дээ. Энийг л бид нар ажлынхаа эрх үүрэгт одоо түрүү хэлж өгсөн тийм ээ. Энийг сайн ухамсарлаж ойлгох хэрэгтэй. За дараагийн нэг ерөөсөө нэг бас бүглэгддэггүй мэдээлэл нь баяждгүй талбар гэж нэг сэргээн засварсан талбар гэж байна. За энэ талбарт бол ихэвчлэн юу гэж бичсэн бэ гэхээр үгүй сэргээн засварлагдаагүй гэж өгөөр бичсэн. Өөрөөр ингэж бичих шаардлагагүй шүү дээ тийм ээ. Бид нар өөрсдөө бичиж байгаа тэр сэргээн засварлах тэр энэ талбарын дээд талд нэг жижигнүүдийг идэвхжүүлж болно шүү дээ. Сэргээн засварлагдаж байгаагүй. Хэрвээ үзмэр сэргээн засварлагдсан бол харин яг тэр талбартай тухайн үзмэр одоо хэдэн онд хэний шийдвэрээр хаана ямар сэргээн засварлалтыг хэн гэдэг хүн хийсэн бэ гэсэн мэдээлэл оруулах хэрэгтэй байхгүй. Зарим зүгээр сэргээн засварлагдсан гэж хэлсэн. Хизээ хэдэн онд хэний шийдвэрээр одоо жишээ нь музейгээс үзмэр гараад соёлын үеийн төв төрхөд та дандаа шилжилт хөдөлгөөний акт хийдэг тийм ээ.
тэр нь дандаа захирлын тушаалыг үндэслэдэг ч юм уу. Тэгээд манайхаас буцааж авахаараа ямар сэргээн засварт хийсэн, яасан хийсэн гэсэн мэдээгээ бас буцаад дагалдуулаад авчдаг. Сүүлийн үед одоо сэргээн засварсан тухай товч маягдыг манай сэргээн засварлах хилцээс бүзэнүүд өгж байгаа шүү дээ, тийм. Тэр маягтан дээрх мэдээлэл энд оруулах асуудал байгаа. Ерөөсөө хийгдэж өгдөг. За бүртгэлийн програмын харагдах байдал дээр баримтын дугаар гэдэг нь бусад хэсгийн ард байдаг, тийм. Яг маягтай хийвлэхээр сэргээн засварсан талбарынхаа доор гараад ирдэг. Мэдэн шүү дээ бид нар. Ер нь энэ маягтуудаа хийвлж үзчихээ та үзсэн биз дээ. Тийм. Тэгэхээр зэрэг 2014 оноос эхлээд манай энэ сэргээн засварлах хилтэс сэргээн засварсан тухай товч маягтан дээр бүртгэлийн дугаар гэж тавьдаг болж байгаа. Манай тэр яг сэргээний өөрийнх нь ажлын тайланд үлддэг дэлгэрэнгүй маягт нь болохоор дугаар нь байдаг байхгүй юу? Тэр дугаараа энэ дагалдуулж өгдөг маягтан дээр бичдэг байсан юм билээ. Одоо 14 оноос эхэлж бичдэг болж байгаа. Тэгэхээр та нар жишээ нь манайхаар сэргээн засварлуулсан бол сэргээн засварсан баримтын дугаар гэдэг дээр нөгөө сэргээн засварсан тухай товч маягтан дээр байгаа дугаараар бичих юм шүү цаашдаа. Энийг их санал. Одоо гадаа дотоодд мэдээж сэргээн засвардаад ирж байгаа үзмөрүүд өшөө бүр нарийн акт баримтаар ирдэг шүү дээ, тийм. Үндэсний музей дээр сайн мэдчихэл байгаа. Тэд нар бол энэ баримтын дугааруудыг сааруулж байгаа. Ерөөсөө энэ нэг хайнга их бүгэлдэл гэдэгс харагдаад байна л да. За сэргээн засварсан тухай нэг. За жишээ нь би энэ хүснэгтийн доор 2013 онд соёлын үе хэлцээ аль музейээс 9 тооны үзүүр сэргээн засварсан тухай тайлангаас авч үзлээ. Авсныгаа бүр програм болгоноор нэг бүрчлээ үзлээ. За энэ бүртгэлүүд энэ сэргээний зассан тухай мэдээлэлд орж өгөө гэж. 14 оноохыг би авсангүй мэдээж 14 оноохыг бодвол хийж амжаагүй байх. Тэгээ 13 оноохыг авч үзлээ. Тэгээ зарим нь яг RSS дээр бүртгэж ороогүй юм байл нөгөө үзмрийн тухай бүртгэл огт байхгүй болов бүртгэж амжаагүй юм байна гэдэг би бол ойлгосон. За бүртгэж орсон нэг нь ерөөсөө хараад сэргээн засварлагдаж байгаагүй гэсэн мэдээлэл байгаа. Жишээ нь нэг өвлийн малгай гэдэг нэг малгай байна. Хов сүмбэр аймаг тийм. 13 он сэргээн засварлагдаад аль хэзээний 13 онд хүлээлгдэд өгцөө. Өнөөдөр 15 он. Тэгээд энэ мэдээлэл нь ороогүй л явж байгаа. Гэх мэтлэгээр энэ мэдээж танаа байгууллагын албан ёсны тайлангуудад хэдэн онд хэдэн ширхэг үзмрээс асуулах гад соёлын үеийн төв хандсан юм бэ? Тэр нь хизээ буцаж авсан бэ? Мэдээлүүд чинь бүгд тэндээсээ шүүгээд энэ сэргээн засварсан тухай баримтуудаа бүгдийг бас оруулнаа. Энийг бас бид нэр эргээд энэ сургалтаараа өгсөн зөвлөмжүүдэд бид нэр эргээд дандаа хяналтаа тавьж байгаа. За хуулбар хийсэн тухай талбар. Бас л сэргээн засварсантайгаа адилхан хэрэг дурсгал хуулбар хийгдэг бол нэг дээд нүдэ жижигхэн нүдэ идэвхжүүлж байна. Гэмтэл өөсөө хоёр талбар мөн бас адилхан. Тэгэхгүй тэгээд үгүй хуулбар хийгдээгүй хуулбар бий ингээд бичээ. Сэргээн засварсантайгаа адилхан хизээ хаана хэний шийдвэрээр хэн гэдэг хүн ямар хэмжээтэй хуулбар хийсэн бэ? Энэ мэдээлэл байх хэрэгтэй. За уус дээр бас музей нэрүүд дурдаад байхаар бас бити эмзэглээрээ. Гэхдээ би өөрөө мэддэг юмнуудаа энэ шүүсийн юмнуудаас жишээ олгоод авсан шүү. Жишээ нь Занадрын музейд 100 гэдэг шарын зурсан 2 зураг гэдэг Дүрслэх хурлын музей Богд хааны ордон музейд бүтээлийн хуулбар хадгалагдаж байгаа л байсан. Энийг бүр миний мэдхийн 1999 онд одоо 100 зургийг бол албан ёсны Монголын нэг өдөр гэж төслийн хүрээнд хуулбар хийгээд тайлан мэдээг нь гаргаад баримтат кино хийгээд хоёр тал үзэсгэлэн зохион байгуулаад бүр нэг том ажил өгөөд тайлан мэдээ хөгжүүлсэн ийм том ажил болсон. Энэ тухайн мэдээлэл байхгүй шүү дээ. 99 онд хийгдсэн. Энэ бол байж байгаа. Тэгэл байхгүй. Тэгэл хуулбар нь бий. Ингээл болоо. Энэ чинь ерөөсөө бидний Монгол улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн мэдээллийн шаардлагыг хангахгүй байна. Бидний дутуу бүртгэл. Бид нар улсын түүхийг бичиж байгаа юм шүү дээ. Тэгэхээр зэрэг ийм ямар мэдээллийг ямар төвшөнд оруулах вэ гэсэн шалгууруудыг л хангаж авах хэрэгтэй
За биш бүр лекцэд ялдуулсан байна уу? За яг тэгээд за бас нэг хамгийн их бүглэгддэггүй юм байна нэг CD, negative slide CD, DVD хуурцгийн тэмдэглээ гэдэг нэг талбар байна. Одоо negative slide бол яг бас технологи дагаад нэг бидний хэрэглээс гарах гэдэг тийм ээ. Гэхдээ архивлагдаад байж байгаа. За музейд хамгийн их өргөн хэрэглэж байгаа нь юу вэ гэхээр CD, DVD гэдэг нэг хуурцаг гэдэг захин мэдээллийн хэрэгслүүд болоод хамгийн өргөн хэрэглэж байгаа. Энэний RSS дээр бид энэ тэмдэглэгийг хийж их ёстой гэж заагаал байдаг. Гэтэл энэний ерөөсөө тэмдэглээ нэгч байдаггүй. Одоо түрүүний эвтэйг хичээл дээр нэг гарлаа. Бид нар одоо улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангаас 2 жил тутам болж игэл бид нар энэ ээлж сургалтуудаа хийх гэж хичээдэг 2007 оноос хойш. Зарим сургалтууд маань одоо улсын тоолготоо давхцдаг тийм ээ. Заримдаа бид нар одоо аймагуд дээр ялангуяа бүсчилж явж газар дээр нь сургалтуудаа өгдөг. Энэ сургалтууд дээр та нөхөд санаж байгаа бол энэ улсын санд ер нь улсын гэхгүй танаа байгууллагын бүртгэл мэдээллийн санд бүрдэж байгаа, цуглагдж байгаа энэ мэдээллүүдэд архивлан хадгалах. За жишээ нь гэрэл зургийг бол хийх юм бэ? Хадгаламжийн нэрээр яаж тавьж бүрдэх юм бэ? CD, DVD-г одоо ямар лейбл хаяг хийх юм бэ? Одоо алтан сүхэл CD, DVD-г лейблэх хүртэл одоо ямар креатор байвал оновчтой байна гэх ингээл тал талаас нь хүмүүс бол ингээл мэдээлэл өгөөд байгаа байхгүй юу? Та нар санаж байгаа. Энийг хийгээсэй гэсэндээ л өгөөд байгаа. Гэтэл ерөөсөө энэ маань ерөөсөө хийгдэж өгдөггүй нэ. Тэгэл нэг тоолгоор ч юм уу нэг баахан CD-гээр ямар ч хаяггүй, ямар ч мэдээлэл байхгүй. Аль музейхийн дотор нь юуны тухай мэдээлэл, хэдий хэр хугацаатай, хэдий хэр багтаамжтай мэдээлэл ордог сүүч байхгүй. Өөртөө хүрэх одоо сайн мэдэхгүй л идэг шүү дээ бид нэр те. Өөр нэг хүн ирээл ашиглах гэж байхгүй. Бөө ирэл сурал болдог. Жишээ нь музейдээ оруулж байгаа янз бүрийн одоо хөдлөх дурсгал юм уу. За орон нутгийн хэмжээнд очихоор нөгөө үл хөдлөхийн баахан дурсгалуудаа захимааранчныг аваад гэр зургаачныг альбомжуулаад байдаг. Айл газрын ямар нэртэй дурсгал өөрсдөө танихгүй л өөр нэгэн хүн ашиглахад тун хэцүү. Бид нар гараа явчлаа дараагийн хүн ирээд тэр дурсгалын талаар мэдээлэл авч чадахгүй дахиад нөгөө ажлаа тэрээсээ эхлэж явдаг. Нэг ийм юмд орохгүй байхын тулд нөгөөний залгамж чанар гэж түрүү яриалаа манай мэрэгчлэлтэнгүй тийм ээ. Уламжлал гэж яриалаа. Энийгээ байхын тулд энэ товигжуулах, архивлан хадгалах, сан цуглагдсан мэдээлэл хэрэглэх түүнийг одоо тэгж архивлах, товигжуулах юм аа бид нар энэ бол хамгийн хоцрогдсон ажил нь одоо яг энэ RSS-ийн бүртгэл дээр шууд харагдаж байгаа байхгүй. Ерөөсөө энэ мэдээлэл байхгүй. Энэ бол танад CD байхгүй гэж байхгүй юм. Өчнөө л хэдий ширхгээр байх хэрэгтэй. За ийм юмнууд дээр одоо онцгой анхаарч ажиллах шаардлагатай. За хамгийн сүүлийн хэсэг маань юу болохоор зэрэг бүртгэлийн бүрдүүлэлт хийсэн талбар байна. Энэ дээр яагаад гэхээр нөгөө бүртгэлийг бүртгэсэн албан тушаалтан овог нэр албан тушаал бүрдүүлэлт хийсэн орногоо бүрэн бичиж оруулдаг ийм зарчимтай. Энэ бол одоо бидний одоо албан бичих хэрэгтэйгээ харьцдаг тийм ээ, трийг хөтэлдэг соёлын хэмжүүр. Одоо жишээ нь бид нар судалгаа авлаа, энэ бүртгэл мэдээллийн санчч нарын 50 гаруй хувь 5-аас 10 жил ажилласан биш үү? Яг уг бүртгэл мэдээллийн санч гэсэн тушаалдаа. Энэ хүмүүс чи өдөр тутам бичих цаастаа оролцож ноцогдож байгаа хүмүүс хийж байгаа, бүртгэж байгаа, тэр хөтэлж байгаа албан бичгээ яагаад ингэ баримжуулж сурахгүй байна бид нар? Энэ бол бидний бас нэг соёлын хэмжүүр. Бид нар тодорхой хэмжээгээр бас төрд ажиллаж байгаа хүмүүс шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бичих цаас албан хэрэг хөтөлбөрт тавьж шаардлагаар бид нар бас ухамсарлах хэрэг. Тэгээд энэ бүртгэлүүдээс ажилтнуудыг энийг харахад зүгээр нараа. Ямар нараа юм бөө? Эний чинь 50 жилийн дараа, 100 жилийн дараа хүн ашиглах гэдэг шүү. Тэгээд нараа гэж давчиж бүр гоё бүр англи үсгээр давчлаа ч цаа яг гоё. Тэрийг галгилж унших хэрэгтэй бас. Тэгэхээр энэ бүрдүүлэлт хийсэн мэдээлэл бид маань тухайн онд хизээ ямар бүрдүүлэлтийг хийсэн бэ гэдэг мэдээлэл маань нөгөө нэг соёлын үед баримтжуулж байгаа бас мэдээллийн бас нэг чухал хэсэг. Тэгээд түрүүний хэлсэн
албан хэрэг хөтөлтийн одоо бичих соёлын бидний одоо хин хэмжүүрээ гэсэн. Тэгэхээр энэ бүртгэлийн бүрдүүлэлтийн талбар эдгээр бол жижиг юм гэж ерөөсөө хайж болохгүй байгаа. Эндээс тухайн байгууллагын албан бичих хөтөлбөрлөндөө анхаарч байгаа тэр хандлага, тухайн хүний ажилдаа хандлагыг маш олон юм гарчиж болно. Тэгэхээр зэрэг бид нар энийг бас жоохон суралцах хэрэгтэй. Ямар шаардлага тавьдгийг энэ дээр бас бид нар анхаарах хэрэгтэй байна. За ер нь ингээд бүртгэлүүд дээр хийсэн байдлыг дүгнэхэд бол бид нэр судалгаа шинжилгээний ажлын үр дүн ерөөсөө бүртгэлүүд дээр тусгахдахгүй байна. Музейд одоо үзэгрийн судалгааны асуудал хоцрогдоод байна. Судалгаагаа хөгжүүлэх шаардлагатай байна гэдгийг бол олон удаа хэлж явж байна. Энэ бас баг ч гэсэн уул яваал байгаа. Гэхдээ тийм хурдцтай сайн байж чадахгүй байх тийм ээ. Тэгтэл явж байна. Одоо энэ бүртгэлийн бүрдүүлэлтийн байдлаас харахад бид нар бол одоо 2007 оноос өнөөдрийн хүртэл түрүүний хэлсэн талбар бүглэж тоо үүсэхийн төлөө явж байгаа юм шиг хандлагаар ирсэн байгаа байхгүй юу? Одоо тэгвэл бид нар бүртгэлийн бүрдэлтэд чанарыг сайжруулах нөө тооноос чанар чилжих гэдэг энэ шаардлагандаа бид нар одоо нэлээд шаргуу арах хэрэгтэй. Энийг л бид нар бас бүртгэл мэдээллийн санчнаар ойлгох хэрэгтэй. За, арсч бүртгэлийн програм дуртагдсан бүртгэлүүдэд нэгэн шалгаж алдаагаа засах, нэмэлт баяжуулалт мэдээлэлээр нэмж оруулах ажлуудыг бүртгэл мэдээллийн санбар өөрийн ажилдаа хэвшил болох хэрэгтэй байна. Энийг бидний дотоод зохион байгуулалт, хувийн зохион байгуулалтын асуудал шүү дээ. Сард юм уу, улирлт юм уу? Тухайн улирлын сүүлийн 7 хоногт нэмэлт баяжуулсан тухайн мэдээлэл, бүртгэл мэдээллийнхаа өөрийнхөө сангийн мэдээллийнхаа юм нэгтлээ шалгаад оруулах мэдээлэл оруулдаг юм нэг бол хугацаа нэг өөртөө тогтоож асуудал байна. Улирлтаас нэг юм уу хагас жилдээ нэг ч юм уу. Энэ бол бидний дотоод хувийн зохион байгуулалтын асуудал. Ямар мэдээлэл нэмж ажиулж байна. Жишээ нь соёлын үеинд бид нар хэдэн жишээ нь 15 онд за тийм өдрөөр өгсөн гэдгээр бид нар мэдчихэж байгаа шүү дээ. Баримтаараа тий. Эргэл эрэхт нь за эднийг нэг тэдэн сарын тэдний өдөр ихэд оруулсан байх шүү гэдэг юугаар бид нар энэ мессежийн тархиндаа суулгаад ажилдаа ингэ зохион байгуулалт таадаг. За өөрөө бүртгэл дээр нэмэлт баяжуулалт хийдэг юм ахэд ээшээ ажилтан өөр бусад ажилтны бүртгэлүүдээр бас нэмэлт мэдээллийг оруулах тийм ээ баяжуулах ажлыг бид нар бас зохион байгуулах хэрэгтэй музей дотор. За одоо энэ хугацаанд энэ хэсгийн мэдээллийг нэмээрээ бариараа гэдэг юм дээр бид нар угаасаа тэдний бүртгэсэн мэдээллүүдийг нэгтгэж аваад үздэг тийм. Тэгэл үзээ шалгаад тийм мэдээллүүдийг нэмэх нь шүү. Ийм мэдээлэл оруулах ёстой шүү. Та нэг бүрдлийн хэсэгт ингэж ийм мэдээллүүдийг бүрэн оруулсан байх юм хэвээр таны эн чинь ингэж дутуу байна. Энийг нэмээд оруулаа гэдэг юм шаардлага тавьж зохион байгуулж ажиллахыг бүртгэл мэдээллийн санчнаар зохион байгуул. Тэрээс ээшээ нар чинь тэгэл ингээд бичээл харьцаад бусдын тэгэл бидэрт найдаад байгаа. Бидний бүртгэл мэдээллийн сангийн ажлыг гаднаас хүн ирж хин ч ирэхгүй. Бид нар өөрсдөө л. За яагаад ийм шаардлага тавиад байна гэхээр зэрэг одоо соёлын хамгаалалт тухай хуулийн 23-р чинь нэг бүр тайлангаа хариулах хуульчдаа заасан нэг шинэ нэмэлт заалт оруулсныг анзаарсан тийм ээ. Аймаг сум нийслэлт хэдийн хугацаанд байх юм, сум дүрмэн хэдийн хугацаанд байх юм. За би энэ болохоор улсын нэгэн бүртгэл мэдээллийн санд нэг удаа заасныг авсан байна л да. Тэгэхээр зэрэг бид нар одоо 15 оноос эхлээд та нараас тайлаа хуулийнханд авах. Яг бүртгэл мэдээллийн сангийн чиглэлээр хийгдсэн ажлуудыг чинь тайл. Олон төрлийн ажил тийм ээ таадаг. Энэ ажлуудын чинь дотор арсч бүртгэлийн програмд хэдэн бүртгэл бүртгэгдсэн бэ? Өмнө бүртгэгдсэн бүртгэлүүд дээр нэмэлт баяж хэдэн бүртгэлүүдээр нэмэлт баяжл хийгдсэн гэсэн бүр тоогоор нь жагсаалтаар нь тайландаа тусгуулах ийм зарчмын юмнуудыг авах. Тэгэхээр 15 оны сүүлээр одоо энэ шин журам гарах ах мэдээж энэ соёлыг хамгаалах тухай хуульдаа нөгөө соёлын үеийг бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх тухай журам байдаг шүү дээ. Тэр журам бодвол энэ тайлыг өргөх хугацаануудын талаар тусгахдах байх. Одоо юу гэдэг 15 оны тайлангад 15 оны одоо 12 сарын 25-нд гэхэд ирнэ ч гэдэг юм уу. Эсвэл нэгдүгээр улирлын эхний 10 орн гэхэд ирсэн байна ч гэдэг юм уу.
Тэгэхээр тайлангуудад хэлэгдэх шүү дээ. Тэгэхээр энэ тайлангууд дээр бид нэр энэ бүх үзүүлэлтүүдийг чи харна. Эднэрийг бол шаард. Тэгэхээр зэрэг энэ одоо энэ сургалтын дараа очиод энэ эргээд нэг өөрсдийнхөө бүртгэсэн бүртгүүлүүд дээр нэг дүн шинжилгээ хийгээд нэг бүрчлэн сайхан үзээд яваар арай өөр нүдээр нэг харах гад үзээ. За бид нар бүр өөрсдийнхөө хийдэг ажилд нэг хөвшилт дадал болсон. Тэр алдаа оноогоо харж чадахгүй болсон байж шүү дээ. За тэгээд улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бид нар одоо та нарын ингээд интернет шүлжээгээр ирүүлсэн тайлангуудыг бол чөлөөтэй авдаг. Тийм ямар нэгэн байдлаар одоо тэр чин болохгүй байна, энэ чин болохгүй байна. Тэр доор нь үзээд хариу хэлдэггүй тийм ээ. Яагаад хариу хэлдэг гэхээр нэг одоо энэ хуучин журман дээр чин сангийн бүрдлийг бүрдүүлсэн бүртгэл мэдээллийн санд хяналт тавьж ажилланаа. Тэгээд дараагийн шатндаа дамжуулна гэсэн заалт байдаг учраас та нарын бүрэн хянсан гэж ажил үргэлжийн дагуу ойлгоод бид нар ямар нэгэн байдлаар хаалт хязгаар хийхгүйгээр интернетээр шууд чөлөөтэй авдаг. Энэ дотор одоо тэгэхээр яахаа гэхээр зэрэг энэ бүртгэл мэдээллийн санснаар маань болохоор бүрдлийнхэн дутуу байдал одоо нягтлан шалгалт хийх хэрэгтэй. Үг үсгийн алдаагаа засах хэрэгтэй. За үг үсгийн санаатай болоод санамсаргүй нэг маусныхаа гарын хөдөлгөөнөөр илүү дутуу үсэг дарсан маш. Тэгээд энэ чинь улсын архив сан дэрж байгаа мэдээлч одоо үг үсгийн алдаатай байх чинь ястаа муухай харагдаж байгаа юм чинь. Энд чинь харин ч ямар төвчний ямар боловсрол мэдрэхтэй хүмүүс ажиллаад байна гэж хэлэхээр гэтэл бидний судалгаар дандаа дээр буюу бакалавраас зэрэгтэй хүмүүс ажиллаад байна шүү. Энэ чинь дунд цотны хүмүүс байхгүй юм тийм ээ. Бид нэр тодорхой хэмжээгээр мэдлэг боловсрол эзэмшсэн, тодорхой хэмжээгээр бас түүх, соёлын талдаа арай ойрхон ийм хүмүүс бол сайн судалгаар харагдаад байгаа шүү дээ. Төрөний цацлыг таньчихсан. Гэтэл ийм төвшний хүмүүс маань бичиг соёлын тэр бичгийн болоод тэр үг үсгийн алдаа найруулга дээр бас жоох нэг өөрөө өөртөө бас нэг хяналт тавихгүй нэг алдаатай юм их ирд юм аа. Ийм юм дээр байгаа. За зөвхөн үсгийн фонд танигдахгүй байх тийм юм дээр бол манай сан өөрөө автоматар одоо программистын алтан сүх даваа дээр бол үсгийн фонд танигдахгүй хувиргаад авчиж болж байгаа. Хэрвээ танай програм тийм асуудал байвал эднээс зөвлөж авч болно ш. Үсгийн алдаа тэр механик болоод тийм санаатай буюу сансаргүй алдаануудыг бол засаж байгаа. Тийм юм байвал нөгөө бүртгэл хийсэн хүндээ хийлээд оронд асуулаад авчижээ л да. За ийм талбарын мэдээллүүдэл одоо шаардлага хэмжээнд бүрэн гүйцэтгэхэд одоо хяналт тавьж ажиллах нь бол одоо бүртгэл мэдээллийн санчийн ажлын гол үүрэг байх нь шүү гэдгийг хэлмээр байна да.